Сайн байцгаана уу? Намайг Намун Зул гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн Монгол хятад хэл судлаач орчуулагч мэргэжлэр 2014 онд төгссөн. За тэр цагаас хойш шинжлэх ухааны өөр бусад салбаруудыг бас судалсан боловч үндсэн бакалаврын мэргэжил болох хэл судлаач гэсэн мэргэжлээ би орхилгүйгээр судалсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд хэл зүгийг түлхүү судалж байгаа. За тэр тусмаа хятад хэлний хэл зүг нь монгол хэлэнд хэрхэн орчуулагдаж яаж дүүх вэ? Мөн хятад хэлний хэл зүгийг ашиглан ярианыхаа чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ? Цаашлаад HSK шалгалт өгөх гэж байгаа хүмүүст зориулсан зөвлөгөө зэргийг би илүүтэйгээр боловсруулж байгаа. Тийм ч учраас та бүхэндээ одоо энэхүү багц хичээлээрээ хятад хэлний хэл зүгийг хэрхэн сайн сурах вэ гэдэг тал дээр та бүхэндээ зөвлөгөө өгөх болно. Мөн цаашлаад хятад хэлний хэл зүг HSK шалгалт өгөх гэж байгаа бүх хүмүүст хэрхэн нөлөөлөх вэ? Өндөр оноо авахт чинь юунд дээр яаж нөлөөлөх вэ? Тэрийг яаж чадвараа хөгжүүлэх вэ гэдэг тал дээр илүү зөвлөгөө өгнө. Мөн та бүхний яриа болон хятад хэлний хэл зүгийг хэрхэн сайн чэйжлэх вэ? Өөртөө аль болох хялбараар тэгээд өөртөө сонирхолтой байдлаар яаж чэйжлэх вэ гэдэг тал дээр зөвлөгөө өгөх болно. За ингээд миний хичээлд хамтаагаараа баярлалаа. Амжилт хүсье. Сайн байцгаана уу? За бидний 3 дахь хичээл буюу тоо орсон хятад хэлний хэл зүгийн тухай хичээл байна. За хятад хэлэнд давхарсан тоогоор 3500 гаруй тоо орсон хэл зүгс байдаг. За бид жишээ авч үзье. Эхний жишээ бол Жиуни уи мау. За энэ маань болохоор маш өчүүхэн төдий гэсэн утгатай. Ингээ өчүүхэн төдий өөрийнхөө эрдэм мэдлэгийг одоо би хэм сурцсан гэж сагсуурж болохгүй гэдэг утгаар бол ихэвчлэн хэрэгэлдэг. Яг тэгэхээр дэлхий дээр сурах зүйл маш олон байдаг. Хүмүүс сурсаар л байдаг тий. За энэ хэл зүг маань бас нэг домгоос гаралтай. Баруун хан улсын үед нэгэн гарамгаа жанжин байжээ. Тэрхүү жанжин хүннүүгийн цэргүүд халдан давтлахад 50000 цэргээ авч байлдаад хүннүүгийн цэргүүдэд ингээд бут нэргэгдээд тэгээд тэр мэдээг нь авсан хаант нь яг жанжнаа ирэхээс өмнө гэр бүлийг тэр чигээр нь цаазаар авчихсан байдаг. Тэгээд тэр жанжин буцаж ирээд хаант нь нэг өөрт нь бас маш их яар шитгэл өгөөд хэсэг хугацаанд шоронд хориод гаргадаг. Тэгээд тухайн жанжин болохоор за би гинтээ одоо ингээд те хүчнөөн цэргийн эрдэм сурсан. Би маш их зүйлийг сурсан. Одоо над би юу сурах юм, гэр бүлч байхгүй, би юуны шидлээ амьдрах юм гэж одоо амиа хорлохоор шийдээд байж итгэхийн тэр хүн өөрөө бодож үзээд ер нь би цэргийн эрдмээс өөр юу сурсан юм бэ? Би өөр зүйлсийн тухай юу ч мэдэхгүй юм байна. Би энийг сурах хэрэгтэй маань гэд тэр хүн маш олон жил номын мөрхөөгөөд ингээ маш олон зүйлийг мэдээд хөгшин болсныхаа дараа өхийнхаа өмнө тэр хүн бас ингэж хэлсэн байгаа л да. Жиуни уи мау гэд би болохоор одоо ингээд энэ олон жил ном үзлээ. Гэхдээ дэлхий дээр сурах зүйл ахаад л байсаар байна. Тийм болохоор та бүхэн ч гэсэн адилхан өөрийнхөө сурсан өчүүхэн төдий зүйлийг маш их гэж бодоод тэгээд би болцсон гэж бодож сагсуурж өрөөсөө болохгүй шүү гэд ингээд хэлээд насарсан байдаг. За энэс гаралтай юм хэл зүг байна. За дараагийн хэл зүгийн жишээ болохоор байбу данги гэд. За энэ хэлцэн болохоор 100 байгаад ч нэгэн дайнд хүрэхгүй гэсэн утгатай. За энэ бас нэг түүх домгоос гаралтай. Хаан улсын үед хүннүүгийн цэргүүд ингээ хаан улстай маш олон удаа байлдаан тулаа хийгээд байнга хүннүүгийн цэргүүд ялаад исэн. Тэгээд хаан улсын хаантан болохоор цэргүүдийнхаа тоог маш ихээр нэмэл зэр зэсгийнхаа тоог дахин зэр зэсгээ үйлдвэрлэл маш их зэр зэсэг үйлдвэрлэл цэргүүдийнхаа тоог үргэлж нэмээд исэн. Гэтэл тэд байнга л ялагдаад исэн. Тэгээд нэг өдөр нэг мэрэгэн түшимэл нь хаантантайгаа уулзаад хаантаа бид нар ингээд маш олон зэрэгтэй болж байна. Зөндөө л олон сайн зэргүүд байна. Гэхдээ бид нар ийм олон зэрэгтэй байгаа ч хүннүүгийнхнийг ялж чадахгүй яа. Тэгэхээр тэдний морин хурдан цэрэг нь хүчтэй. Бид нар яагаад ч ялж чадахгүй байна. За тэгвэл чи яг яавал ялах юм шиг байна гэдгсэн чи бид нар 100 цэрэг билж байгаагаа оронд нэг сайн жанжин байх юм бол бид эднийг ингээд ялж чадах юм байна гэд. За ингээд энэс гаралтай. За энэ маань болохоор болохоор бид нэр хичнээн олон муу юм цуглуулад бид нар яаж чадахгүй гэтэл нэг сайн зүйл байх юм бол болно гэсэн утга санааг илэрхийлээд одоо ингээд өнөөгийн хятад хэлэнд хэрэглэгдэж явж байгаа. За бас нэгэн жишээ авч үзье. Гонкуй икой. За энэ маань юу гэсэн утгатай вэ гэхээр бид нар ажил хийвэл дуустал давс хийвэл дуустал гэж ярьдаг тийм үү. Тэрнтэй адилхан тухайн ажлаа хийсэн бол дуустал нь хийх хэрэгтэй. Дундаас нь эргэж хөрвөж болохгүй гэсэн утга бүхий ийм хэл зүг байгаа.
За энэ нь болохоор Жоо улсын эзэн хаан, Жоо улс ч юм болохоор өмнө нь Шайн улс байжгаад тэгээд шинэ эзэн хаан гарч ирээ Жоо улсыг ингэж босгоод маш хүчрхэгжүүлээд айгүй юм тархаа бутархай улс буурай улс байсныг нь хүчрхэг болгоод ингээ авсан. Тэгээ хүчрхэг болохын хэрээр өөр бусад үндэстнүүд, өөр бусад улсын хүмүүс тэдний дагаар орохоор ингээ маш олон алт эрдэнэс аваад ингээ байнга ирж бараалхдаг байсан. Тэгээ эзэн хаан тэрэнд нь ингээд дулдуудаад ингээд хүмүүс ингээд маш их алт эрдэнэс аваад ирэнгүүт нь тэрийг аваад баярлаад архитаар суугаад нөгөө нэг төрийн хэрэгээ огоороод л эхэлж исэн. Гэтэл нэг мэрэгэн түшимэл нэг өдөр хаантантайгаа уулзаад хаантаа би танд нэг түүх ярьж өгье. За ямар түүх гэдгсэн чинь нэг залуу 1000 м өндөр уулыг ганцаархнаа босгоод түүгээрээ ингээд бахархаж амьдрий гэж шийджээ залуу хүн. За тэгээд тэр өдөр болгон ингээд ерөөсөө яг тасралтгүй ингээд баг-багаар ингээд савтай шороо аваачиж асгаал, чулуу аваачиж асгаал 1000 м-ээр ингээд яг гой ингээд уулаа босгоод ирж исэн. Хамгийн сүүлд ганцхан сав шороо үлддэг байхгүй. Тэгсэн чинь тэр хүн за би одоо ганцхан сав шороо үлдсэн юм чинь те жоохон амарч байгаа түрээдрийг гэртээ ирсэн чинь өлсөөд за нэг хоолыг идчихээ гэл. Тэгэл хоол игээл идсэн чинь за ганцхан шороо үлдсэн чинь маргааш олъё. Гэл тэгээ маргааш нь болсон чинь за жоохон байж байгаа ч явд юм уу гэл ингээл залхуурсараа тэр хүн хөшин болчдөг байхгүй юу. Тэгээ нөгөө ганцхан сав шороо үлдсэн. Тэгэл тэр хүн хөшин болоод тэгээд нөгөө ганц сав шороогоо хийж чадаагүй 1000 м өндөр уулаач барьж чадалгүй нас орчдөг. За энэ түүхийг хаантандаа ярьж өгөө та бас энтэй адилхан байвал хөөр хилэлтэй үсттэй. Та ийм агуу улсыг ингэж бий болгочоод одоо ингээд архитаар суугаад алт эрдэнэсэд одоо ингээд шунаад ингээд энэ улс их орныхоо ажлыг огоороод ах юм бол таны байгуулсан энэ агуу улс чинь ингээд одоо бутран сүрнэ. Тийм учраас та ийм өрөвдөлтэй байж болохгүй. Та ингээ гэд. Тэгээ хаант нэрээ тийм юм байна. Би ингэж болохгүй маань. Гэд ингээд тэр хаантан төрийнхөө хэрэгт улам илүүсээ ороод ингээд тэр улсыг маш хүчрхэг улс болгосон төгтөө байдаг. За яг энэс энэ гүнквэ иквэ гэдэг энэ хил зүг маань гаралтай. За энэ мэтчлэнгээр ингээ маш олон түүх томгуудаас гаралтай хил зүгүүд зөндөө байдаг. Ер нь хил зүг эртнийх байдаг учраас ихэнх нь л ер нь бараг л түүх томгүй хил зүг гэж ховор гэж ойлгож байна. Магадгүй хөвшмөл хиллэгч мөн бидний өдөр тутмдаа хэрэглэдэг хөвшмөл хиллэг хил зүг хоёр ялгаатай шүү дээ. За хөвшмөл хиллэг дээр бол арай өөр. Хил зүг дээр бол ихэнх нь түүх томогтой янз бүрийн. За тийм болохоор тэр бүгдийг нь судлаад үзээрэй. За бас нэмэлт материал дээр өөр бусад хил зүгнүүдийн орчуулга болон тайлбар орсон байгаа. За баярлалаа.